бүхний спортоор хичээлснээр надад олон дунд одоо манай нийгэмч хүмүүс амаргүй шүү дээ. Энэ олон хүнтэй харьцах тийм ээ. За бас ирчүүдийн хүрээлэлд бие авч явах. За альва нэг зүйлд бас жоохон төвчээртэй тууштай байх. За бие организмын хувьд ч гэсэн бас нэг өөртөө ихтэй байх ч гэдэг юм. За дээрээс нь энэ сайхан Монгол бүх надад яг том биш ч гэсэн тийм ээ. Сайхан алдар нэр бас нутаг орны хүндлэл, найз нөхөд хамт олонны хүндлэл гэж сайхан юмнуудыг өгж байгаа. Тэгэхээр бол одоо маш том агуулгаараа энэ үндэсний бүхтэй холбогдснойгоо бол одоо маш азтай сайхан зүйл гэж боддог. Ер нь хүүхд байхасаа л тэгэл өдөө тасхны хүүхдүүд чинь тэгэл хоорондоо барилдан зургатаар бүхүүцэн тэгэл ер нь аав гэрийнхэн бүгд дуртай юмч их багасаал сонирхсон л та. Тэгээ яг бэлтгэл хийж эхлээд одоо нэг үндсэндээ нэг 25-6 жил болж байна уу? Бас аль биесаар секс мэксэнд бүртгүүлээд орж гарсантайгаа нийлэх юм бол ерөнхийдөө 20 хэдэн жил барилж та. Хамгийн их нөлөөлт өгч зүйл бол мэдээж тухайн хүүхдийн дур сонирхол. Тэгээд авьяас за бас удам гэж юм байна. За мэдээж удам тэр загас хүүхдүүд би барь чадлын хувьд арай өөр төвшөнд байдаг шүү дээ. Авьяастай хүүхдүүд бол би жижиг ч гэсэн тэр авьяасаараа тэр хүч бэраа нөхөж барилддаг. Дуртай авьяас ч байхгүй би хаач байхгүй ч гэсэн үнэхээр дуртай хичээл зүтгэлтэй хүүхдүүд бол цагийн хаясаар тэгэл бас гараал ирдэг. Тэгэхээр энэ гурав аль нэг чанар нь байж ижил барилдана. Үнэхээр аль нь ч байхгүй бол тэгээд бас хэцүүлтэй цагийн гарцал болно шүү дээ. Миний бодол шүү. Зүгээр одоо сүүлийн үед яг техник технологи хөгжлөө. За хүмүүсийн бие организм ажил үйлс бусад юмд ашиглах барь чадал юм одоо ахуйн хэмжээд бол багасчлаа шүү дээ. Жишээ нь дээр үеийн тэр жинтэх мөр малтайгаа ноцолдох адуу малаа янзлах. За ингээл ахуйн ажил бүгд бие хүчээр хийдэг байла тийм ээ. Одоо бол гараал машин сууж ин лифтер дэшээ гарчиж чинь тэр өтгөө бүр хүнд хүчээр гурил будаа дэлгүүрээс авах байсан ч гэсэн хүргээд ирж байна. Тэгэхээр ер нь энэ биеийн хүчний бие одоо энэ хөгжүүлэх биеийн хүчээр ажил үүргээ гүйцэтгэх юм багасчаад байгаа юм. Тэгэхээр энэ үндэсний бүх бол угаасаа эртээр үеэс үүсэл хөгжлөөс авахгүйгээд хамгийн нэн эртний одоо спорт гэх үү, урлаг гэх үү тийм ээ. Дайн тулааны үед хамгийн одоо барь чадалтай эрчүүд нь гартан тулаан бүх зүйлд оройлж ороод бэр хүчээр гайхуулаад баатар цол аваад тэгэл дараа нь баяр наадмын хэмжээнд хүрээл олон түвнийг цэнгүүлдэг бяртай эрчүүдийнхаа тулааныг үздэг тийм ээ. Ийм л учиртай. Тэгээд энэ үндэсний бүх бол ер нь Монголд бол хизээч арилах ёсгүй юм үнэт өв нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ үндэсний бүхний спортоор Монгол иргэдэг хүүхдүүд бол ер нь бүгд л чадхаасаа чадахгүй хүртлээ ядаж мэддэг, оролддог ийм байх ёстой. Тэгэхээр сүүлийн үед бол энэ ялангуяа энэ бүх хүн одоо энэ бие организм хүч чадалтай ирчүүд бол ховордох магадлал ихсэж байгаа. Тэгэхээр буцаагаад энэ сайхан үндэсний спортоо нийтийн дунд бүх ард түмнийхээ хүүхдүүдийнхээ дунд түгээх тал дээр ажиллах юм бол энэ бүхний спортоор хичээсэн хүүхдүүд ялангуяа мэдээж олон дотор ганц нэг мэдээж хүн байж байгаа шүү дээ ч удаггүй. Ер нь бол нийтээр ямар ч байсан нэг тийм ах цахаа мэддэг төвчээртэй хатуучлалтай ийм болж хүмүүждэг учраас үндэсний бүхний спортыг бол ер нь ирчүүдийнхаа дунд хүүхдүүдийнхаа дунд түгээн дэлгэрүүлэх зайлшгүй шаардлагатай. 7 хоногийн 5 өдөр бэлтгэл хийж байгаа. За 2 удаа дэвжээний бэлтгэл хийж байна. Гэхдээ ер нь бол дандаа завтай үедээ л дээ. Ажил төрөл ихтэй үед бол нэг 4 юм уу 3 болгож байна. Одоо насны хувьд ч гэсэн харьцангуй бас жоохон одоо спортын яг эд нас л өнгөрч байгаа учраас эрүүл мэндийн талаас болж игэл 5 их хичээж байгаа. Үнэхээр зав гарахгүй ямар ч 3 бол хийж байгаа. Фитнес хийж байна, дэвжээгээ хийж байна, заримдаа зааландаа сакс тоглож чинь. Ажлынхаа завцраар тэгэл ямар ч байсан л хүнд бол ер нь өдөрт 1-2 цаг өөртөө зарцуулах, спортод зарцуулах юм цаг заашгүй гардыг. Угаасаа ядаж л одоо бусад дэмий өнгөрөөж байгаа цагуудаасаа цагийн менежментээ гой шахаж зүг болгоод тэг өөрийнхөө эрүүл мэндэд үгүүдээ 30 минут болж өгвөл цаг. За бүр боломжтой бол цаг 30 минут л өөртөө өдөрт гаргаж чаддаг. Манай үеийн ирчүүд болон тэгэл ер нь ирчүүдчлгүй ер нь бүх хүмүүст энэ эрүүл мэндийн хөдөлгөөн ямар чухал болохыг ер нь өөрөөрөө юм уу одоо найз нөхдөөрөө хүмүүсээр дамжуулж түгээх хичээж байгаа. За би бас өөрөө бас жижигхэн өөрийнхөө хэмжээнд бас судалсан. Тэгэхэд өндөр хөгжилтэй орнуудад бүр зарим оронд биеийн тэмрийн хичээл өдөрт 2 цаг. Бүр бага боловсчлоос шүү. Тэр утга цэцэрлэг төртөл хамгийн ихэнх цагийг дандаа тоглоом наадган аргаар ингээд биеийн тамирыг хөгжүүлэх, оюун сэтгхийг хөгжүүлэх, хамт олонч байдлыг хөгжүүлэх ийм
маягаар ингэж биеийн тамирын хичээлийг бол өдөр болгон ордог. Манай урд хөрш ч гэсэн хойд хөрш ч гэсэн ялгаа байхгүй. Биеийн тамирын хичээлийн цаг нь бол дийлэнх хичээлийнхаа ихэнх цагийг эзэлдэг. Маш их секс дугуйлан бусад биеийн хөгжлийн одоо тэр бие даах чадварт суралцах тэр хичээлүүд маш өндөр. Гэтэл Монголд одоо 2 цаг л байна уу 7 хоногт. Энэ бол үнэхээр хүн бол эхлээд эрүүл байж иж. Эхлээд бие организм оюун санааны хувьд хөгжиж дараа нь тэр эрдэм бодлосрол мэдлэг юмыг олж авахд бол оройтхгүй шүү дээ. Хүүхдүүдийг 1-р ангиас нахгуулаад биеийн тамирт дуртай бие организмд анхаардаг ийм соёл суулгаад эхлэх юм бол нийгэм тэр жигтэй өвчлөл багасна. Эмнэлгийн очор багасна. Янз бүрийн өвчтөе хүүхд төрөх нь багасна. Энэ чинь цаагаар аягүй том ач холбогдолтой юм байна. Тэгэхээр нэмэх ёстой гэж би бодож байгаа. Одоо шал өөр болж байна л доо. Дээр үед бол малчд, тээвэрчд, ажилчид гэл ингээл голцоо. Одоо нэг 50 жилийн өмнөх тийм л байлаа шүү дээ. Тэгвэл бүх бол ерөнхийдөө наадгаа, ардын цэнгэл баяр наадгаа маягийн ингээл байлаа. Одоо бол мэргэжлийн спорт болчлаа. Одоо жишээ нь ингээд сайн барилдаж байгаа, сайн одоо нутаг орныхоо нэрийг өөрийгөө хичээж дайчил сайн барилдаж байгаа бүхчүүд бол яг цэвэр бөхөөрөө амьдралаа аваад явж зөндөөж шүү. Одоо 2-3 компаниас цалингаа аваад тийм ээ. За тэгээд хажуугаар нь бас өвлжин барилдаанд барилдахад бас бай шагналж гисэн боломжийн болчих. За тэгээд атайхан том дан шиг одоо янз бүрийн нэрмжт барилдаанд барилдахаар одоо жип машинаар шагнуулах юм тийм ээ. Гих жишээтэй ингээд амьдралаа шийдэх хэмжээнд бол одоо бүх хурж цаашдаа шүшээ сайхан болох хаа. За 2010 оноос хойш усны хэмжлэл хийж байна. За тэгэл ер нь багасаа нөхөрлөх дуртай. Гэр бүлийн хүмүүс маань үндэсний нөхөр барилддаг. Өхий иргэн дооронд л өссөн. Тэгэл багасаа барилддаг дуртай. Үндэсний бүхт яагаад татагдсан юм? Гоо тэгэл ах нар маань барилддаг байсан болохоор тэгээ дагаж бүх үдсээр байгаа л тэгэл бүх болчихсон шүү дээ. Манайх шин дандаа залуучууд болохоор дандаа барилддаг. Өсвөр үед ах нар маань барилддаг, төрүүлж үзүүлдэг. Аймгийн наадамд ах маань төрүүлж арслан цол хүртэл. Тэгэл хараад бүх болгон мөрөдөл тээж тэгэл бүхээр барилдсан. Үндэсний бүх бол маш олон үзэгчтэй дэмжигчтэй Монголын топ спорт. 20 жилийн өмнө юм байсан. Тэрнээс ч өмнө ч тийм байсан. Одоо шиг юм байна. Одоо бол бүр илүү үзэгчтэй болж бүр илүү одоо өрсөлдөөний үзэгчтэй одоо баг сүүл рүү шоу маягийн руу орж штэ. Үндэсний бол маш их сайн хурцтай хөгжиж байна. Монголд маань сагсан бөмбөг сайхан хөгжиж байна. Волейбол хөгжиж байна. Хажуугаар нь манай үндэсний бүх бол бас үзэгчтэй алдаагүй олон үзэгчд дэмжигчтэй. Хууч намайг анх бүх үзэл зааланд ингээл байж байгаа дандаа л ахмад настай хөгжчүүл их үздэг байсан. Одоо бол залуучууд, эмэгтэйчүүд ер нь маш их олон үзэгчтэй болсон. За тэгээд ер нь бүх барилдахын одоо хамгийн гол үндэсний бүх барилдахын гол зүйл бол одоо төсвөр хатуужил. Тэгээд ер нь одоо цаг үеийн юм сошиал хөгжсөн юм үед бол хүүхдүүдэд жудо бөхөр барилдуулж байна. Жудогийн сурагч секс дугуйлан маш их олон болсон байна. Чөлөө төхөр барилдуулж байна. Боксер хичээлүүлж байна. За мөн одоо үндэсний бөхөр их хичээлүүлж байна. Энэ бол одоо хамгийн үр дүнтэй. Энэ цаг үед бол хүүхдээ спортоор хичээлүүлэх заавал үндэсний бүх гэлтгүүгээр спортоор хичээлүүлэх хамгийн үр дүнтэй арга болчиход байна. Тэдэс хүнд хэцүү зүйл нь бол бэртэл юм л. Хамгийн сайхан зүйл гэвэл төрийн наадамда шүүгрэх, цал авах. За тэгээд ер нь хөл бөмбөгч нь маш олон үзэгчдийн донд хэдхэн маш олон тамирчид тоглодог тийм ээ. Манай Монгол үндэсний бүх бол ялгаа байхгүй хөл бөмбөгийн одоо фанатууд маш олон үзэгчид цэнгэлдэхэд дүүрэн үздэг. Тэн дотор тоото хэдэн бүх барилддаг. Тоото бөхчүүд маань үзүр төрөө шүгэн 4 шүгэн 8 шүгэн 16 гэж барилддаг. Тэгээд шүүгрөөд усын цол аваад тэнд сайхан барилж байгаа хамгийн сайхан. Монгол хүмүүс төрөх тэгээ Монгол бүх барилдаад цол аваад барилдах хамгийн сайхан. За би ч 3-аас дээш таваагүй. Тэгэл ер нь 3 дээр л хөвчлэн унжижсэн. Гэхдээ ер нь барилдааны алгас, цагаан сарын барилдааны алгасгүй барилддаг. Тэгээ энэ жилийн үед бол бас нэлээд цагаан сартай ач холбогдол үйлчлэх сургалт хийж байна. Цагаан сарын барилдаан чинь өөрөө 256 бүх барилддаг учраас шансаа маш өндөр болдог. Нэгийн даваанд л одоо аймгийн арслан улсын очингууд нугардаг байхгүй. Улсын баяр наадам 512 бүх 1024 бүх барилддаг. 1-2 онолт шал өөр таар. Тэгэхээр цагаан сарын барилдаанд бэлтгэл сургалтаа сайн хийгээд тэр одоо онолт чанга онолтондоо сайн барилдаад
дээшээ гарч ирсэн бүх бол яалчгүй улсын наадам сайн барилддаг. Би өөрөө бас энэ фитнес юуны талаар бас ажил хийдэг юм байна. Тэгээ энэ хятадд ингээ очихоор ерөөс илүүлж интэх хүн байдаг. Илүүлж интэх хүн байхгүй болохоор нөгөө өвчлөлттэй хүн баг байхгүй. Манай Монголд нийтийн биеийн тамир орхитуулсан байна. Буруу хооллолтоо дагаад маш их чинь нэмсэн байна. Замун одоо эцэг эхийн хараа хяналт маш сул байгаагаас болж хүүхдүүдэд ерөөс буруу байхгүй. Бидний эцэг эхчүүдийн л одоо хараа хяналт маш муугаас болж хүүхдүүдийн биеийн тамир хийх, гадуур тоглох, гадаа одоо орчинд өсөх, хөдөлгөөнтэй байх, гадаа тэр агаарт дархлаатай өсөх юм алдагдаад байгаа. Ерөөсөө бидний өөрсдийн алдаанаас болж хүүхдүүд маань ийм болж байна. Би бас хожуу цол авсан. Тэгээд ер нь тууштай бэлтгэл сургалтаа хийгээд тэгээд зөв системээ бариад тууштай бэлтгэл сургалт хийгээд тэгээд нэг зүйлдээ яг тууштай явуул өөрийн хүссэн үр дүндээ хүрнэ. Тэр аль болох л одоо өөрсдийн энэ маш гоё мэдээллээр хангагдсан юм нэгэнд маш зөв системээ бариад тууштай яг тэрэндээ одоо өөр сэтгэл санаа өмөрөхгүйгээр л тууштай л явуул илүү үр дүнтэй. Тэгэхээр би залуучтай аль болох одоо яг бүх барилгаж авал бүхтэй цаг хугацаагаа зарцуул бүх юмаа зориул. Тэгвэл өөрийнхөө одоо хүссэн зүйлдээ хүрнэ. Үндэсний хөр хичээлээд бол нэг 10 хэдэн жил болж байна. Тэгээ бэлтгэл сургалтаа бол одоо нас уйлрал тэгээ биеийн байдлаас хамаарал янз бүр хийдэг. Тохируулаад гэж байна. Монгол өхөр хичээлгээд удам нөлөөсөн хойд үзэж хардаг зүйл зөвхөн бүхэл байсан. Тэгэл 6 залуу зааныг хараад тэгэл ерөнхийдөө бүхэл сонирхолтой болсон. Тэр үеийн харж өссөн хүүхдүүдийн л дээ. Бэлтгэл дээр ч барилдан дээр ч ерөнхийдөө гой барилдаад энэ давах гоё шүү дээ. Даваа туг дөрөх. Тэр хэцүү зүйл нь бол бэртлэг эмтэл үүдий тамирч хүнд бол бэртлэг эмтэл бол яг лаалч хүний амжилтаас шангаадаг. Хүний тэр чинь бэртэлтэйгээ тулж штэ. Хүчин зовлон. Тэр л ч бол хэцүү. Түүнээс бусд нь зүгээр дур сонирхолтой болохоор угаасаа хаяхгүй. Тэгээ нөгөө зорилгын төлөө тэгэл унсанж босоод ирнэ. Яг барилдаад унаад босч ирж байгаа шиг дахиад унсанж босоод ирдэг. Угаасаа тэр чи угаасаа байдаг зүйл спортод бэртлэгэнтэг зүйл чи угаасаа спортын нэг хэсэг байдаг зүйл. Тэр болгон дээр унчаад хөвтөд иж болохгүй унаад босоод ирэх. Сарын барилтаан дээр хэрхэн ач холбогдол өгөлгүй яах вэ? Тэр чинь баг наадам гэж байгаа шүү дээ. Наадмын дараа 2 дугаарт орж байгаа баг наадам гэдэг. Хүн болгон ач холбогдол өгдөг. Үндэсний их том баяр учраас бүгдээс хичээл сайн барилтыг зорддог. Тэр чинь нэг хүн давчаад айл хэсэг чинь шал өөр шүү дээ. Хамгийн сайхан зүйл энэ олон хүмүүсийн хайр хүндэтгэл байт юм л да. Тэр хүмүүс чинь ингээд бөхөө дээдлэн танихгүй хүн ч гэсэн бас бүхгээд хайрлаж хүндэлж хайрцдаг. Тэр л байдгийг. Ер нь үндэсний бөхөр хичээлээд 2-3 жил болж байна. Анх 1-р курсээ төгсчөөд байжсэн чинь манай нагцах байдیں۔ Нагцах барилт, ер нь барилдах уу, ер нь яхаараа тэр би ч гэсэн өмнө нэг бүх барилдвал ер нь яах бол гэсэн бодолтой байдаг гэсэн. Тэгээ манай анх наадам бэлтгэлээр гаргаад ер нь бүх болох ер нь анхныхаа гараад тавьсан да. Тэгээд манай өвөө, манай нагцах ер нь бол бүгд бөхчүүд байдаг, бүх хүмүүс байдаг. Ер нь манай өвөөгийн ах Монгол улсын начин буянтгч хүн байна. Тэгээ манай өвөө бас сумын заан золтой, манай ах нар бас бүх сумын заан золтой. Ер нь багасаа л ер нь ах нар ер нь өвөө тэднэрээс үлгэр дуурал авч гэх юм уу. Тэгж өссөн доо. Тийм болохоор л ер нь бүх дуртай болсон. Тэгэл ер нь бол бөхөр хичээлж байгаа хүн бол ер нь гол нь тэр зүйлдээ тууштай үн сэтгэлээр хандвал ер нь хэцүү зүйл гэж бол байхгүй л дээ. Тэгэл ер нь тамирчин болгонд гэмтэл бэлтэл хэцүү жилүүд унал сэргийлт гэж байдаг. Тэр болгондоо сэтгэлээр унахгүй өөрийнхөө одоо явж байгаа тэмүүлж байгаа зүйлдээ хүсэл эрмэлзэлтэй жоохон итгэж идэх юм уу? Тийм хандвал ер нь бол хэцүү зүйл шиг байхгүй дээ. Би тэгээд ер нь бол чадхаараа л ер нь энэ улсын золтой бүх болно л гэж хэлдэг. Ер нь манай насны ер нь одоо ч ер нь өсвөр насны хүүхдүүд ч ер нь бол хүний үг сонсох тий. Тэгээд янз бүрийн асуудал саад бэрхшээл тулгарлаа гэхэд өөрсдөө ер нь аваа гарчих
ер нь тийм сэтгэл зүйтэй болдог гэх юм уу ер нь бүхий спорт гэхгүй ер нь бүх л спортыг хичээлсэн хүн ер нь бол сэтгэл зүйн дархлаатай болдог л гэж би ер нь ойлгодог.